Токиод Япон улсад амьдарч байгаа хүмүүс сонсоорой. 3 сарын 30-нд одоо ирэх бүтэн өдөр гэсэн үг. 12 цагаас 4 цагийн хооронд Bunkyo City, Токио хотод би сурвалж зохион байгуулах гэж байгаа. За энэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын сүүлийн хэсэгт ирүүлээд уулзцгаая. Манай уул уурхаан хариуцсан сайд байна шүү дээ. Ерөнхийдөө гадаад хөрөнгө оруулалт зүгээр тэр ч ихтэй татах хэрэгтэй юм биш үү? Манай дэд бүтцийн сайд бас яг адилхан. Ерөнхийлөгч, дэд бүтц, эдийн засгийн хөгжил, бас уул уурхаан яамны сайд нь ер нь бол баг ерөнхийлөгчийн ордон дотор хамт амьдраад тэгэл өдөр болго ингээд онгоцон дотор бусад орнуудаас хөрөнгө оруулалт татах хэрэгтэй юм биш үү? Миний зүгээр үзэл бодол. Японы эдийн засаг мяарж байгаа л да. Гэхдээ ядаж соёл нь үлдэж байгаа. Япон улс хിവэрэ байгаа шүү. Тэ Япончуудад дүүрсэн байгаа. Герман улс одоо муслимүүдэд дүүрээд байгаа шүү дээ. Трамп өдөржингөө Путинтэй ярьж байгаа юм уу? Трампын баг өдөржингөө Оросын Украины дайныг зогсоох гэж хилцлийн араас явж гинөө. Үгүй. Трамп юу гэдэг байна гэх юм бол хаасаагүй хилцэл хийж байгаа. За дүнгэж саяхан ямар мэдээлэл задарсан бэ гэвэл UAE, United Arab Emirates дэлхийн хамгийн их одоо баян орнуудын нэг нь, холбоонуудын нэг нь. Юу зарласан бэ гэх юм бол эх 10 жилийн хугацаанд тэд нар 1.4 их $80 10 жилийн хугацаанд Америкийн зах зээл рүү хөрөнгө оруулалт хийнэ. Дэд бүтц, хиймэл оюухан, дата центр гэх мэтчлээ. За нэг сард юу зарласан бэ гэх юм бол Сауди Араб бас Америк руу $600 тэрбум хөрөнгө оруулалт хийнэ гэж зарласан. За эднийг нэмчих юм бол 2 их $80 болж байна те. За бас өнөөдөр Солонгосын Hyundai корпорац юу амласан бэ? Юун дээр тохиролцоо хийсэн бэ гэвэл үйлдвэрлэлүүдээ Солонгосоос тий Мексикоос гих мэтчлэн ерөөхдөө татан буулгаад эсвэл тийшээ нэмэлт хөрөнгө оруулалт хийхгүйгээр Америкт үйлдвэрлэлүүдээ нэнэ. Нийтдээ $20 тэрбум хөрөнгө оруулалт Америкийн зах зээл рүү хийн гэж байна. За тэгээ зүгээр ингээ харах юм бол UAE 1.4 их $80, Араб 600 тэрбум, саяны дурдсан Hyundai $20 тэрбум, Apple 500 хагас их $80, Nvidia $100 тэрбум, SoftBank гэх мэт $100 тэрбум, TSMC одоо Taiwan Semiconductor Manufacturing Company тий Тайваны одоо баг бүх чипүүдийг үйлдвэрлэдэг. Тэд нар бас юу ихсэн бэ гэх юм бол хятад Тайваны маргаанаас ерөөхдөө юу ихсэн вэ гэх юм бол Тайванд байгаа үйлдвэрлэлүүдээ тодорхой хэмжээгээр Америк руу нүүлэх ёстой. Ягаад вэ гэх юм бол хизээ нэгэн цагт хятадууд Тайваныг залхих гэж оролдоно. Johnson & Johnson Европт байгаа Аз байгаа үйл ажиллагаанаас ерөөхдөө үйлдвэрлэлүүдээ үйл ажиллагаагаа буцаагаад Америк руу нүүлгэн гэж байна. CMA CGM Group, Tevr гэх мэт, Eli Lilly эрүүл мэнд, In Pharmaceutical, Merck Германы бас эрүүл мэнд эмийн компани, GE Aerospace тэрбум. Ерөөхдөө өдөр болгон тэрбумаар Donald Trump өөрийнхөө ерөнхийлөгчийн ажлаа хэрхэн ойлгож байгаа юм бэ гэх юм бол би энэ Америк ХХК эсвэл Америк ХК гэдэг компани гүцэх захирал би борлуулалт хийх ёстой, би хөрөнгө оруулалт татах ёстой. Монголын манай ерөнхий сайд, манай ерөнхийлөгч бас өөрийнхөө ажлын байраа ингэж ойлгоод эхэлчих юм бол сайн л юм байна те. Ер нь бол би хэзээ нэг цагт улс төр орох юм бол ерөнхий сайд ч юм уу тийм алтан тушаал авчих юм бол заяа энэ зүгээр одоо би маазарж байгаа шүү заяа. Окей. Би юу хийх юм бэ гэх юм бол тэр дотоодын үйл ажиллагаанд би ерөөсөө оролдохгүй заяа. Би юу хийх юм бэ гэх юм бол өдөржингөө онгоцоороо нэг орноос нөгөө орн руу яваад хөрөнгө оруулалт татна. За тэгээ тал өдрүүдэд гадаад хөрөнгө оруулалт татна. Бусад өдрүүдэд би юу хийх юм бэ гэвэл заяа. Монголдоо тэр хөрөнгө оруулалтынхаа байр суурийг тавина гэсэн үг. Ерөнхийдөө тийм ажил хийвэл нэг амар даварцсан их цантай дуурч тоглож байгаа шүү заяа. Зүгээр ер нь бол Монголд энэ хамгийн чухал те. За өөр мэдээл Канад компани. Одоо Америк компаниуд байна шүү дээ. Бас юу юм бэ гэх юм бол Канад руу нөгөө тэндээ үйл ажиллагаа явуулаад жишээлбэл автомашин Ford, GM янз бүрийн машинууд хаана үйлдвэрлэдэг юм бэ гэх юм бол Америкт үйлдвэрлэгддэг амар сонин Канадад үйлдвэрлэгдэж байгаа. За тэгээ одоо Трамп юу гэж нэ гэх юм бол Канадыг тариф татвараараа алгаж байгаа болохоор энэ компаниуд юу гэж нэ гэвэл Канадаас буцаагаад Америкт нөхөж байгаа. За энэ Трампын өнгөрсөн 12 сард ирэх барихаас өмнө твит гаргасан шүү дээ. Америк улс руу $1 тэрбум ба түүнээс дэш хөрөнгө оруулалт хийх юм бол заяа зөвшөөрлөл, тусгай зөвшөөрлөл ямар нэгэн байдлаар энэ төртэй холбоотой лайтай юмнуудыг хурдлуулнаа. Бас нэмээд байгаль орчин гих мэтчлэн
Бид нэр рок хийх бэлэн бид нар ерөөдөө тий ажилд орох бэлэн болсон юм аа гэж зарлсныхан дараа ерөөдөө хүмүүс ер нь одоо хэлцлүүдээ хийгээд нүүдэл шийдэл хийгдэж эхэлж байна. Удахгүй Япончууд за тэгээд Европын тэнэг малууд угаасаа континентээ эдийн засгуудаа нураагаад байгаа учраас тэндээс ч ихсэн компаниуд Америк руу нүүнэ. За энэ үр дүнгийн хэдүүлээ харцгаая. За 1990 оноос 2024 оны хооронд. За яа. Сонирхолтой заяа. Япон улсын тийм хүний дундаж орлого Америкаас илүү байсан. Герман Америкийн нэг хүний дундаж орлого яг адилхан байсан. За тэгээ Европыг хардаа сэргээх эрчим хүч, дэлхийн дулаарлал, татвар, эрчим хүчний бодлого юу хийжийнэ гэх юм бол Европын континентийн орлого ингээд орж байгаа үстэй тийм. United Kingdom, Germany, France, Итали бүгдээрээ мяа. Итали хамгийн мяа. Япон тэ хөөрхөдөө Япон тэ 1990 оны 91 92 онд ерөөхдөө оргилцэг дээр байсан. Япончуудын дундаж орлого $50,000 одоо дунджаар $29,000 руу агшсан байгаа. За Японд амьдарч байгаа хүмүүс бас энийг мэдж байгаа. Энэ бүтэн сая өдөр тэ Японд сургалт болж байгаа шүү. Миний контентыг харчаарай дундуур бас зар явж байгаа шүү. Тэгээд энэ 3 сарын 30-нд тэ баг маргааш нөгөөдөр сургалт болох гэж байгаа шүү. За тэгээд Трамп юу хийсэн бэ гэх юм бол 2016-оноос 2020 оны хооронд ирэх барьж авах үедээ компани аж ахуйн нэгжийн татварыг бууруулсан. Энэгээр юу үүсгэсэн бэ гэх юм бол илүү таатай татварын орчин. Трампас энэ үедээ ирэх барихтаа юу хиймээр байгаа юм бэ? Төлөө дотор юу орсон байгаа юм бэ гэвэл дахиад татварыг буулгах гэж байгаа. Тэ? Америкийг илүү таатай, илүү ашигтай, илүү их ашиг авч үлдэх, илүү том, илүү их орлоготой. Тэгээд та зүгээр харчих заяа. Энэ график дээр 1990 онд Германы зах зээл рүү зарах уу, Америк руу зарах уу ямар ялгаа байсан бэ гэх юм бол Германы хүн ам ойролцооныг 80 сая байсан. Америкийн хүн амын тоо ойролцооныг 270 сая байсан. Зүгээр хүн амын зөрүү байсан. Тэ? Орлогын хувьд дундаж орлогын хувьд бол адилхан. За тэгээ ингээ харах юм бол Герман харьцангуй жижигхэн зах зээл гэхдээ хүмүүсийн орлого сайн. Дэжгүй шүү. Америкаас баг илүү байсан 90-ад оны ихээр. За одоо юу болсон бэ гэх юм бол Америк тийм улсын хүн ам 320 сая гараа явцсан. За гэхдээ 1990 онтой харьцуулах юм бол тэдний орлого бүр тэнгэр рүү пуужинж байгаа хэрнээ Герман баг газар дээр ингээ мүлхээ явж байгаа. Японы зах зээлд Японд үйлдвэрлэл барих уу? Үгүй. Германд барих уу? Үгүй. Тэ хаана шин хөрөнгө олт хийх үү? Хаана компани нүүлэх үү? Хаана үйлдвэр барих юм бэ гэх юм бол нэг бол Хятад, нэг бол Америк. Хятад яагаад хөрөнгө олт хийх байгаа юм бэ гэх юм бол төр засгийн оролцоо дэндүү өндөр. Та ингэ харж байгаа юм бол 2004 онд бол Хятад руу маш их хэмжээний хөрөнгө олт явж исэн. Та ингэ хардаа. Тэ? Гэхдээ Хятадын бас нэг юу хийж байгаа юм бэ гэх юм бол зах зээлээ ерөөхдөө ингээд хамгаалдаг. Маш том хашаа барьсан байгаа гадуур нь. Тийм учраас Хятад руу гадаадын шууд хөрөнгө олт ингээд буурж байгаа. Манай Монголын бас том боломж нь бас энэ баггүй юу? Бид нар яагаад вэ гэх юм бол юу Хятад руу бүх түүхий идэ ингээд нийлүүлж байгаа. Тийм учраас энэ дээрээ нэг манай уул уурхаан хариуцсан сайд биш шүү дээ. Ерөнхийдөө гадаад хөрөнгө олт зүгээр тэр чигтээ татах хэрэгтэй юм шүү. Манай дэд бүтцийн сайд бас яг адилхан. Ерөнхийлөгч дэд бүтц эдийн засгийн хөгжил бас уул уурхаан яамны сайданд ер нь бол баг ерөнхийлөгчийн ордон дотор хамт амьдраад тий тэгэл өдөр болго ингээд онгоцон дотор бусад орнуудаас хөрөнгө олт татах хэрэгтэй юм шүү. Миний зүгээр үзэл бодол тий. За Европ юу гэж? Европын ард түмэн хамгийн том хүсэл нь юу юм бэ гэх юм бол энэ сая гарсан судалгаа Англид номер 1 асуудал immigration цагаатчуудад дүүрж байна. Номер 2 терроризм хүмүүс судахлаад байна, машин ашиглаж байна, бөмбөг дийлбэрж байна. Франц immigration terrorism, Герман тий цагаач терроризм, Грек улс immigration terrorism. За Денмарк, Финланд, Швед, Польш, Литвания, Итали. Номер 1, номер 2 ард иргэдийн хүсэж байгаа юм юу юм бэ? Итали хамгийн сонирхолтой immigration за тэгээ ажлын байр гэж байна. За Европын улс төрч ард түмнээ сонсож гин үү? Эдийн засгаас сонсож гин үү? Хувийн хвшлээ сонсож гин үү? Тэ эдийн засгаа хөгжүүлэх гэж Трамп шиг бодлого хэрэгжүүлж байна уу? Тэр нэг сонирхолтой юм Жо Байден 4 жил Азаар ирэх бариад дууссан. Тэ энэ Европт яг адилхан тэнийг юм хийж исэн байхгүй. Хилээ хаагаагүй цагаачтаараа улсаа дүүргэсэн, дайн санхүүжүүлсэн, блөөр хулгай авилгаар ингээд Америк бараг тэргүүлж исэн. Энэ бүгдийг одоо цэвэрлээд тогтвортой, баг татвартай орчныг Дональд Трамп бүрдүүлэх гэж байгаа. Жо Байден бас юу хийжсэн байх юм бол энэ Европтой адилхан татварыг өсгөхөөд тий хувийн хвшил компаниудад илүү таагүй орчин бүрдүүлж исэн. За Герман юу Европ. Герман
Одоо тэр Friedrich Merz-ийн нам CDU нам заяа. Хамгийн их сонгуулиас сонгогчоос хамгийн их юу авсан. Тэгээд дэмжлэг авсан нь SPD-тэй буцаагаад хамтрах гэж байгаа. SPD яаж исэн бэ гэх юм бол өнгөрсөн 4 жил ирэх барьж исэн. Тэгээд SPD арчигдсан алгадуулсан байгаа хгүй. Гисэн хэрнээ дараагийн засагт дотор бас оролцоод байгаа ирэх барих юм. Энэ SPD-гийн гарууд юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол жилд хагас сая мигрант оруулна. Гадаадаас жилийн 500 мянган хүмүүсийг оруулж ирнэ гэж байна. За тэгээ ухаантай хүмүүс нь оруулж ирэх үү? Цагаан эрсэнгуудыг оруулж ирэх үү? Өндөр боловсролтой бүтээмжтэй хүмүүсийг оруулж ирэх үү? Үгүй. Яг өнгөрсөн 8 12 жил хэрэгжүүлсэн мөрийн хөтөлбөр өргөжүүлнэ. За тэгээ Friedrich Merz ерөнхийдөө тий сонгуулаараа далчгансан хилээ хаан цагаачуудыг гарган гэмт хэрэгтнүүдийг гарган одоо 180 градусаар эргэцэн. Амлалтууд нь бүгдээрээ байхгүй болсон заяа. За. Нэмээд Германд халамжийн өртөг төсөөс гарч байгаа шүү дээ. Татаас гарч байгаа шүү дээ. Ард иргэний татвар төлөгчөөс гарч байгаа шүү дээ. Халамжийн зардал 47.3% өссөн. Гадаад иргэлөө орж байгаа. Энэ нөгөө тэгээд цагаатчуудыг оруулаад ирж байгаа халамж 50% өсөөд байна. За. За тэгээд одоо дахиад илүү их цагаатчдыг оруулаад ирээ. Бүр дахиад их халамжаар хангаад үгүй. За яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол энэ өмнө ирэх барьж исэн Bundeskanzler хоосон толгойтой Olaf Scholz-оос сонсцгоо. Die Grundlage unseres wirtschaftlichen Wohlstands ist unsere Weltoffenheit. Das gilt für unsere Güter, die wir exportieren. За бид нар Герман улсын эдийн засаг яагаад хөгжсөн баян юм бэ? Тэгээ бидний баялагын суурь юу юм бэ гэх юм бол дэлхийд нээлттэй байгаа учраас. Сайн мэдгүй. In alle Welt. Aber das gilt auch für die Frage, ob wir genügend Arbeitskräfte haben, um unseren gemeinsamen Wohlstand aufrechtzuerhalten. За тэгээ хэдүүлээ хамтдаа үргэлжлүүлээд баян үлдэхүй хөгжсөн орн үлдэхүй юунаас хамаарж байгаа юм бэ гэх юм бол ажлын хүч. Тэгээ бид Германд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол ажлын хүч хэрэгтэй. Сириягаас авах юм уу? Либиягаас авах юм уу? Somaliagаас авах уу? Und diese Weltoffenheit müssen wir verteidigen, indem wir aber gleichzeitig die irreguläre Migration zurückführen. За бид нар ерөнхийдөө энийг хадгалж авч үлдэхийн тулд дэлхийд нээлттэй хэвээрээ үлдэх ёстой. Гэхдээ хууль бусаар орж байгаа мигрантуудыг энийг өөрчлөх ёстой. Энэ өөрчлөхгүй. Дэлхийд нээлттэй байна гэдэг чинь хилээ хаахгүй гэсэн үг заяа. Японы эдийн засаг мяарч байгаа л да. Гэхдээ ядаж соёл нь үлдэж байгаа. Япон улс хэвээрээ байгаа шүү. Япончуудаар дүүрсэн байгаа. Герман улс одоо муслимуудад дүүрээд байгаа шүү дээ. За тэгээд ямар үр дүн гарч байгаа. Woman convicted of offending. Нэг эмэгтэй юу исэн бэ гэх юм бол social media Facebook дээрээ мигрантуудыг шүүмжилсэн. Ямар мигрантуудыг шүүмжилсэн бэ гэх юм бол Германыг эмэгтэйг хүчнэсэн. Хүчингийн гэмт хэрэг хийсэн. Тийм мигрантуудыг шүүмжилсэн чинь шоронд орсон. За тэгээ хин илүү удаан шоронд орсон бэ? Тэр эмэгтэй хүнийг хүчнэсэн хүн илүү шоронд орсон уу? Эсвэл social media дээр тэднийг шүүмжилсэн эмэгтэй илүү урт хугацаанд шоронд орсон уу? Тэр эмэгтэй илүү удаан шоронд орсон гэж төсөөлтөө. За иймэрхүү юм хийж байна. За. Тэгээ одоо SPD нам өмнөх сонгуул дээр харчигдсан. Алгадуулсан нам юу их гэдэг байна гэвэл тогтвортой хэвлэл мэдээллийн хөгжлийн төлөө татаас мөнгө гаргая гэж байгаа. Энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол Америкийн USAID-гийн санхүүжилт тасарчин байхгүй болсон. Тэгээ улс төрчдийн намууд хэвлэл мэдээллийн өргөжлүүлэлт манипуляц хийгээд тэднийг нөлөөлөхийн тулд тэднэрт мөнгө хэрэгтэй. За тийм учраас татвар төлөгч юу хийх гэдэг байна гэх юм бол татвар төлөгчийн толгойг угаадаг пропагандагийн санхүүжилт татаас авна гинэ. Аимшигтай. За Olaf Scholz-ийн үг сонссон. За одоо ирээдүйн Герман улсын Bundeskanzlerыг сонсъё заяа. Langsam jedes Jahr 10, 20, 30, 40.000 im Aufwuchs an neuen Soldaten zu rekrutieren. Wir ирээдүйдээ жилдээ 10, 20, 30, 40 мянган илүү их цэрэг татнаа. brauchen Menschen, Personal. Биднэрт юу хэрэгтэй юм бэ гэвэл хүмүүс хэрэгтэй. Wir müssen diejenigen sein, die unsere Werte und unsere Art zu leben in Europa gemeinsam verteidigen.
Бид нар ямар төрлийн хүн байх ёстой юм бэ гэх юм бол өөрийнхөө соёл, өөрийнхөө амьдралын хэв маяг, өөрийнхөө улсаа тэ хадгалдаг, хамгаалдаг хүн байх ёстой. Тэгээд энэ хүнээс би асуумаар байна заяа. Энэ муслим муудтай амар зузаан амьдарч байгаа тэ бүсгүүчүүд нь гудамжинд орой ингээ аюулгүй ингээ алах чадхааргүй болж байгаа. Хүчингийн хэрэг хутгалдаг, терроризм ингээд амар өсөж байгаа. Энийг хамгаалахын яриад байгаа юм уу? Эсвэл Герман улс Герман байх ёстой гэж ярьж байгаа юм уу? Яг гэвэл эдний хэрэгжүүлж байгаа юм юу юм бэ гэх юм бол Герман улс одоо байхгүй болж байгаа шүү дээ. Тэ? Richtet sich nicht gegen irgendjemanden. Das ist in unserem eigenen Interesse, das zu tun. Und das wird anspruchsvoller, das wird anstrengender, als es mal. За тэгээ энэ бидний соёл, манай улсаа амьдралын хэв маяга хамгаалах ёстой бид нар. Гэхдээ энэ амархан биш энэ улам хэцүү болж байгаа. Гэхдээ war. Wir treten jetzt heraus aus diesem Schatten der Weltpolitik, in dem wir uns gemütlich eingerichtet haben. Das deutsche Geschäftsmodell ist zu Ende. Nun бас ганц нэг зөв юм хэлж байна. Сая юу хэлсэн бэ гэх юм бол das deutsche Geschäftsmodell ist am Ende гэж байна. Герман улсын бизнес модель нь бизнес хийдэг загвар нь арга нь дууссан гэж байна. Jetzt müssen wir ein neues Geschäftsmodell formulieren. Und ich bin fest davon überzeugt, ich bin zuversichtlich, dass uns das gelingen kann. Langsam kann. Тэгээд шинэ бизнес модель хэрэгтэй, шинэ бизнес хийдэг арга хэрэгтэй. Гэхдээ би юу гэж байна гэх юм бол германчууд бид нар энийг хийж чадна гээгүү шүү заяа. Чадна гээгүү. Тэр гинт Хооланд жоохон зориг болсон. Тэ. Айгуу соно гэсэн. Чадах баха гэсэн. Гарч чадахгүй. За тэгээд хэвлэл мэдээлэл дээр юу авч байна гэх юм бол Kaya Kallas Russia defeated Ukraine necessary to avoid World War 3. Дэлхийн 3 дугаар дайн зогсоохын төлөө бид нар дайн хийх ёстой гэж байна заяа. За тэгээд Германы том хэвлэл мэдээлэл нөгөө дэвтэр магазин Stern маш том. Залуучуудын тархийг угааж эхэлж байна заяа. Чи арт иргэдийнхаа төлөө, чи улсынхаа төлөө байлдах бэлэн юм уу? За иймэрхүү юм одоо төрийн шахалтай юм гарч байна. Тэгээд Европоос маш олон хүмүүс Америк руу нүүж байгаа. Манай маш олон найзууд ерөөхдөө тэрийг судалж байгаа. Тэ? Яг гэх юм бол чадвар нь яг адилхан. Англи хэлтэй, Кристин шашинтай, цагаан ярьстай, бүтээмжтэй ажилласан. Тэгээд нэг асуудал байна заяа. Жилийн $50,000 Герман ажиллах уу? Жилийн $80,000 дундаж орлогоор Америкт ажиллах уу? Айгүй ойлгомжтой. За тэгээд таадад нэг зөвлөгөө өгч заяа. Европт амьдрах уу, Европт ажиллах уу, Европт сурах уу? Сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө Америк руу явах хэрэгтэй хаа. 3 сарын 30-нд Токио хотод ямар сургалт болох гэж байгаа юм бэ гэх юм бол хөрөнгө оолтын анхны шатны сургалт. За, энэ дээр би заах юм бэ гэх юм бол ер нь хувийн санхүүгээ хэрхэн зохион байгуулах ёстой. За, нэмээд би өөрийнхөө харилцагчийн түүхээс та хуваалцсан. Ямар түүх хуваалцсан бэ гэх юм бол миний хамгийн амжилттай хөрөнгө оолтогчийн түүх. Тэрнээсээ та юу сурах юм бэ гэх юм бол юу дөөрөж болох юм бэ? За, нэмээд би юу заах юм бэ гэвэл миний хамгийн муу хөрөнгө оруулагч, хамгийн олон алдаа хийсэн, хамгийн их мөнгө алдсан харилцагчийн түүхээс бас хуваалцсан. За тэрнээсээ юу сурах боломжтой юм бэ гэх юм бол юу хийх ёсгүй юм бэ? За тэгээ сүүлийн хэсэг хэдүүлээ юу ярих юм бэ гэвэл дадал зуршилтай яаж болох юм бэ? Хувийн санхугаа хэрхэн урт хугацаанд зохион байгуулад тэгээд санхүүгийн аюулгүй байдал тэгээд санхүүгийн эрхчлөөнд хэрхэн хүрэх боломж талаасаа би та хэдэд стратеги, арга барил, үзэл бодол тэг чадхаараа бүх юма хуваалцсанаа. За энэ сургалтын дээр би бас хэд ном авчин та ном сонирхож байгаа бол бас шууд авч болно. Сургалт дуусныхан дараа ойролцоогоо 6-7 цагт би үлдсэн байх бах, та ажигсан үлдсэн байх бах. Тэгээд хамт хоолнд орё гэх юм бол бас боломжтой шүү. Тэгээд магадгүй кампани. За бүртгэлийн линк доор байгаа тэн дээр дэлгэрэнгүй хаяг, төлбөр шилжүүлэх, судалгаа, баталгаажуулах, наривчлсан хаяг бүх юм байгаа. За линкэн дээр дараад тэгээд Токиод уулзцгаая. Сайонара.